Сайн байцгаана уу? Өнөөдөр би та нартай дэлхийн биатлоны холбооны вебсайтаас энэ биатлоны гэр бүл гэдэг нэмийг хэсэг өгье. Тэгэхээр энээр болохоор алдрын танхим гэсэн байгаа. За би эрэгтэйчүүдээс нь хэлье гэж бодож байна. Хамгийн эхлээд Бjörn Dahlin Ole Einar гэсэн ийм тамирчин байдаг. За энэ хүн бол одоо 50 настай. Ерөнхийдөө амжилтуудыг би та нарт танилцуулахыг хүсэж байна. За ихэнх хүмүүс ерөнхийдөө мэдж байгаа гэж бодож байна. Олимпиас бол нийтдээ 8 алтан медаль, 4 мөнгө, 2 хүрэл медаль авсан байдаг юм байна. За дэлхийн аваргаас 20 алттай, 14 мөнгө, 11 хүрэл авсан. За дэлхийн цом гэж байгаа. Дэлхийн цомоос 108 удаагийн алт, 59 мөнгө, 32 удаа хүрэл медаль хүртсэн. За том одоо ийм юу гэдэг чинь тэр шилэн том ийм цом өгдөг тийм ээ. За тэрүүгээрээ 6-г авсан. За жижиг нь бол мэдээж 17-г авсан ийм байт юм байна. За энэ хүн ерөнхийдөө одоо яг хаана амьдардаг вэ гэвэл Беларусь улсад бол амьдарч байгаа. За яагаад Беларусь улсад амьдарч байгаа вэ гэхлээр эхнэр нь Доброчева гэдэг та нар мэдж байгаа тийм олимпик дэлхийн аваргын бүсгүйтэй өөрөөсөө бас нэлээд олон дүүгийн бүсгүйтэй гэлсэн. Одоогоор бол 2 хүүхэдтэй. За энэ Доброчева бол өөрөө Беларусь улсын иргэн учраас тэнд бол амьдарч байгаа. За одоо Björn Dahlin одоо яг юу хийж байна гэх юм бол Норвегийн одоо телевизэд биатлоны спортын одоо мэргэжлийн юугаар одоо юу гэдэг лээ тайлбарлагчаар ингэж ажиллаж байгаа. За эхнэртэй цуг өглөө олимпийн одоо Бээжинд болсон өглөө олимпийн үеэр хаттын баяг бол тасгалжуулж байсан. Гэхдээ бас төдийлөн бол амжилт гаргаагүй. За тэрийгээ юу гэж хэлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө хаттын баг яг амжилт гаргахад бол тамирчдын одоо хичээл зүтгэл бол их байсан. Гэхдээ одоо тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байсан. Тийм учраас амжилт гаргаагүй гэж ингэж хэлж байгаа. Ерөнхийдөө энэ Björn Dahlin юу гэж хэлж байгаа гэхлээр би танаар дахиад ингэ харуулъя. Ерөнхийдөө биатлон спортын хаан гэж ингэж үздэг. За яагаад ингэж хэлж байгаа гэхээр маш олон удаагийн олимпик дэлхийн аварга болсон. Тэрнээс гадна Норвегийн одоо дараагийн залуу тамирчдыг өөрийнхөө араас явуулж одоо өнөөдөр Норвеги улс биатлоны спортоор тэргүүлэх хэмжээнд хүрэхэд маш их хүчин зүтгэл гаргасан гэж ингэж үздэг. Тийм учраас Björn Dahlin одоо байгуулсан гавьяа бол асар өндөр юм а гэж хэлмээр байна. Та нар ч гэсэн бас мэдж байгаа гэж бодож байна. За ингээд Björn Dahlin холбоотой мэдээлэл дуусгая. За дараагийн хүн бол Fischer Sven гэдэг герман хүн байна. За энэ хүний яагаад энэ алдрын танхимд бичигдсэн бэ гэхээр ерөнхий дүнгийн би танилцуулъя гэж бодож байна. Би бол нэг сайн мэдэхгүй юм байна. За 1971 оны 4 сарын 16-нд төрсэн юм хүн байгаа. За тэгээд энэ хүн одоо юугаар ийм алдартай юм бэ гэхээр Олимпиас одоо 4 удаагийн аварга болсон байна. 2 удаа мөнгө, 2 удаа хүрэл медаль авсан. За дараа нь энэ дэлхийн аваргаас 7 удаагийн дэлхийн аварга, за 5 мөнгө, 7 хүрэл медаль авсан байна. За дэлхийн цомоос 48 удаагийн алтан медаль, 32, 41 гэсэн ийм үзүүлэлттэй байсан байна. За том бөмбөрцгийг бол 2 удаа, бусад одоо жижиг зүйлүүдээр бол 6-г авсан байна. За ерөнхийдөө энэ хүн бол бэлгийн өмсдөггүй, хизээч тэмцээнийх өмсдөггүйгээр ийм алдартай. За маш их тийм эмоцтой ийм одоо тамирчин гэж бичигдсэн байна. Тэгээд би та нартай иймэрхүү товч мэдээлэл өгье гэж бодож байна.
За эмэгтэйчүүд рүү оръё. Тэгэхээр эмэгтэйчүүдээс 2 хүн бичигдсэн байна. Хенкел Андре гэж байна. За энэ хүний мэдээлэл рүү орж харъя. За зураг нь бол байхгүй байна. За бас Олимп дэлхийн аваргын юм олон удаагийн аваргын хүн болтой. За 77 онд төрсэн, 19-ээр 10 төрсэн ийм хүн байна. За тэгээд нэлийн одоо амжилтуудын гэвэл нэг сайн одоо бичигдэг байна. Би та нарт зургийн үзүүлэлт тавилаа гэж бодчих. Зарим хүмүүс бол мэдчихэж магадгүй. За энэ Орсын ийм амжилтууд нь байж ямар нэгэн датанууд бол энд харагдахгүй. Хүнийг харъя. Вильхельм Кетти гэдэг ийм хүн байна. За зураг нь байна уу гэсэн чинь бас байхгүй байна. За энэ хүн яагаад алдрын амжилтанд бичигдсэн гэвэл Олимп дэлхийн олон удаагийн аварга юм байна. За тэгээд 76 онд төрсөн ийм хүн байх юм. За би бол нэг сайн мэдэхгүй юм байна. За ямар ч байсан мэддэг хүмүүс нь бас хэлэх байх гэж ингэж бодож байна. Ерөнхийдөө ингээд ийм одоо 4 хүн алдрын тайванд бол бичигдсэн байна.